ReZero-гийн Subaru-г супер хүчгүй гэж хүмүүс ярьж их ч байх те. Ийм янз бүрийн олон те Facebook-ийн комент, YouTube-ийн комент, тэгээд бүр энчээ те миний хажууд байдаг одоо те найзын сэтгэгдэл байдаг ч юм уу те хамт ажиллаж байгаа хүмүүсийн те Япончууд ч юм бол анимны тухай зөндөө ингэ ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн комент энтрийг ингэж нийлүүлээд тэ одоо би эднэрийг ингэж нийлүүлж байгаад нэг хариу өгөх гээд байна л да. Тэгээ юу вэ гэхээр Subaru супер хүчгүй гэдэг. Яг уу ReZero-гийн хувьд тэр чин хараалцсан гол point нь баггүй да. Гол point нь Subaru ингээд энгийн нормал бачка дэлгүүр орчоод гараад ирсэн чинь өөр ертөнцид очсон байсан. Энэ бол одоо манай бүх сторигийн тэ эхлэл гол одоо юу гэх point нь that's the whole point. Тэг чи зүгээр бодоод үзтээ хэрвээ Subaru заяа лүлүш эсвэл нөгөө нэг light тэ Yagami Raito энтер шиг амар ухаантай байсан бол юу болох юм? Тэр шиний модури тэ үхлээс буцаж ирэх гэдэг чадвараа одоо ингээд судлаад туршиж үзээд ийм боломжууд байж болох юм байна, ингэж болох юм байна гэд тэгсэн бол энэ одоо байгаа шиг ийм тэ харгас хэрцгий яадаг гонхтой энэ ReZero-г бид нэр үзэхгүй байхгүй юу? Ачаа шал өөр нэг тийм дахиад нэг магадгүй рандом тэ overpowered isekai болоод дуусчих магадлалтай байхгүй юу? Тэгээд супер хүчгүй гэж яриад байгаа л та. За яг тэ нөгөө нэг overpowered skill байгаа юу байхгүй юу гэд ярихаар нэг тиймэрхүү болж байгаа тийм үү. Гэхдээ хөөе. Тэр шиний модури гэдэг skill чинь өөрөө тэ амар overpowered skill гэж бодохгүй байна. Тэ энэний дээр одоо өөр юу хэрэгтэй юм ер нь? Тэгээ ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар анимтэй холбоотой ч юм уу, Японтой холбоотой ч юм уу те. Одоо ер нь өөр бичлэгүүд ингээд бичээд авцсан бичлэгүүд байгаа, бас оруулъя гэд ботцсон бичлэгүүд зөндөө байгаа. Тийм болохоор subscribe хийж, лайк дарж дэмжихээ битгий мартаарай. Instagram дээр бас янз бүрийн одоо те Японтой холбоотой богино видеонууд одоо YouTube дээр ордог ус тусдаагаар оруулж байгаа шүү. Тэгтийн болохоор IG дээр бас намайг дагаарай гэж хэлмээр байна. Yeah. That was the arrow of today.